Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвтэй хамтран нарийн хуршууд хэл хязгааргүй яриа сэдвээр хоёр улсын сэтгүүлчдийн цахим уулзалтыг зохион байгууллаа. Цахим уулзалтаар Орос, Монгол хоёр улсын нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааны гэрээг байгуулсан юм. Энэ хүрээнд Ховд аймгийн Ховдын мэдээ сонин, Оросын холбооны улсын Барнаул хотын Алтайская Правда сонинтой хамтран ажиллах гэрээг байгууллаа. За Оросын соёл шинжлэх ухааны төв Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтраад хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж байна. Тэгээд энэ гэрээний агуулга нь болохоор Горны Алтай Барнаулын Алтайская Правда сонинтой Ховд аймгийн Ховдын мэдээ сониг баруун мөсөөс сонгож гэрээ хийхэр болсон байгаа. Тэгээд Ховдын мэдээ сонин бол Ховд аймгийн хөдөлмөр сонины үргэлжлэл 76 жилийн түүхтэй ийм сонин байгаа юм а. Тэгээд манай сонин болохоор 1980-ад оны үед 70-ад оны үед бол зөвлөлт социалист бүгдээрээ холбоот улс гэж байх үед бол мөн хөрш зэрэгэлдэж Жамбул хотын сонинтой бас найрамдал харилцааны ийм гэрээтэй ажилладаг байсан ийм уламжлалтай. Тэгээд энэ удаагийн гэрээний гол зорилго маань болохоор хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх, найрамдалт соёлын харилцааг улам бэхжүүлэх, талуудын хоёр аймгийн соёл, урлаг, соёл, түүх, ард түмний амьдралын аж амьдралын тухай нийтлэл нэвтрүүлгийг мэдээллийг хоорондоо солилцох, тэгээд сонинуудаа бас хоорондоо солилцох ийм хамтын ажиллагааны гэрээг байгуулж байгаагаараа онцлог юм аа. Монгол улс бүгд найрамдах Оросын холбооны улстай мөнхийн нарьсаг хөршийн холбоотой. Хоёр улсын гадаад харилцааг илүү сайжруулахад хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо маш чухал гэдгийг цахим уулзалтанд оролцогч хоёр таллууд онцолж байлаа. Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан хэвлэл мэдээллийн байгууллагууд харилцан ашигтай байх зарчимд үндэслэн сонины бүтээгдэхүүн, мэдээлэл бүхий материал солилцох, ажил хэрэгч харилцааг тогтоож өргөдгөх, хоёр улсын хамтын ажиллагааг илүү сайжруулах зэрэгт чухал ач холбогдолтой юм.